Бүгд өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 30 наснда сурсан 30 зүйл гэдэг видео хийх гэж байна. Энэ видеог бас хийх гэж олон жил хүлээлээ. Тэгээд 30 нас миний бодлоор ингээм амар гоё нас юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэгэл би бүр 9-10 настай байхдаа ингээл 30 наснда тим жим хийн, ингэсэн байна, тэгсэн байна гэж амар мөрөөдөж боддог байсан. Тэгээ 30 наснда хүрээд ирсэн чинь ямар байгаа вэ гэхлээр зэрэг ерөөсө хүүхдэрээ хിവэрэ байна. Манайхаа 30 нас чи үнэхээр залуу нас юм байна. Жохон байхад бол 30 нас хүрсэн гэхлээр зэрэг ингээ бүр амар бие хүн болцсон тий. Боловсрцсан, бүх юм ингээ болцсон тий. Одоо ингээл яг enjoy тол дутуу байгаа юм шиг нэг тиймэрхүү байдлаар надад мэдрэгддэг байсан. Тэгээд яг нэг талаасаа зарим талаараа тэр нь үнэн боловч нөгөө талаасаа бол би 20 настай байхдаа мэдэрдэг байсан тий аах маах ингээл эргэлзэх тий тэр бүх мэдрэмжүүд зарим талаараа бол хിവэрэ. Гэхдээ одоо бол арай илүү ирч хүч багассан, арай илүү хитвч зузаарсан нэг тиймэрхүү байдалтай байна. Тэгээд гол нь амьдралынхаа хамтрагчийг олцсон гэдэг нь бол маш сайхан байгаа. Тэгээд тэрнээс ч бусдаар бол ерөөсөө 30 нас ч юм бол ингээд хүүхэд нас юм шиг л надад бол санагдчихээн. Тэг хүн ер нь хизээ тийм амар те би ингээд болчлоо доо те боловсрчлоо доо одоо өстой жинхэнэ бүрэн болцсон те уулаан сайхан айлан болдсон байгаа мэдхгүй хүн ер нь тэгдэм үгүй юу сайн мэдхгүй байна. Тэг ямар ч байсан тэг 30 нас бол ерөөсөө маш гоё залуу нас юм байна шүү хүмүүсээ. За тэгээд энэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд одоо суралцсан чухал зүйлсүүдээ энэ видеогоор ярих гэж бодож байна. Нэлээд урт видео болох байх. Тэгэхээр та хэд маань гоё тухлаад суугаад гоё идэж уух юмаа бэлдээд аль эсвэл гэрийн ажил мэлжлийг хийх гэж байгаа бол хөвчөө зүгээ тэгээд эхлээрээ гэж зөвлөх байна. Яг л хэдүүлээ энэ бараг 40-50 минут болж магадгүй. Тэгээ би 30 зүйлээ болохоор зэрэг 6 ангилалт хуваасан байгаа. 5 практик зүйлс, 5 хүн хоорондын харилцаан дээр ойлгосон зүйлс, 5 сэтгэлгээн дээр ойлгосон зүйлс, 5 хамгийн амьдралын мань том фейл, за тэгээ 5 хамгийн том ололт амжилт, за тэгээ 5 сүнслэг одоо зүйлсийн талаар ойлгосон зүйлсээ та хэдтэйгээ хуваалцахад бэлэн болсон байна. За шууд практик зүйлсээс эхлэе. Яг үл энэ хамгийн амархан хэсэг. За нэгдүгээр талаараа зэрэг календар хөтөлж төлөвлөлт хийж сурах хэрэгтэй юм билээ шүү. Ялангуяа одоо ингээд нэг юм 30 мөч төхөөд ирэхээр за тэгээд ер нь хидтэй байсан ч хамаагүй амьдралын төлөвлөлт гэдэг зүйл бол ерөөсө бүх юм бэлээ. Тэгээд тийм болохоор зэрэг би одоо ингээд Notion хэрэгэлдэг, Notion календар хэрэгэлдэг. За тэгээд дээрэс нь бас юм нөгөө хэвлэлцэн том тийм календартай. Тэгээд тэрэн дээр ингээд юмнуудаа бичээд за тэдний өдөр тийм мөнгөө тушаах хэрэгтэй. Тэгээд тэдний өдөр эмчтэр цаг авсан байгаа. Тэдний өдөр тийх хэрэгтэй. Бүтэнсээ өдөр ингээд өөрийнхөө системийг ингээд зохион байгуулад тэрийг бүгднийг яг календар дээр ингээд зоохгүй бол ерөөсөө бүр ингээд том болцсон тий ингээд нас биеийн хүрс амьдралаа өөрөө аваад явж байгаа хүний хувьд бол ерөөсөө юмс амар хурдан мартагдах, орхигдох магадлал маш өндөр. Тэгээ би хичнээн ингээд календар хөтөлж байгаа ч гэснээр зарим зүйлсийг бол мартдаг хിവэрэ байгаа. Тийм учраас ер нь эртхнээс аль болох эртхнээс календар дээрээ юмнуудаа зоож сурах хэрэгтэй. Тэгээд тэрнтэйгээ сайн ажиллаж сураатай нэг өдөрт хитрхи олон ажил хэрвээ ингээд зоочих юм бол дуусгадаггүй гэдгийг анзаараад ингээд өөртөө ажиллаж сурахад бол энэ календар хөтлөх төлөвлөлт хийх бол маш чухал байдаг санагдсан. За тэр байна. За хоёрдугаар талаараа зэрэг санхүүгийн сахилга ба санхүүгээ зохицуулах тал дээр маш сайн боловсралтай болох хэрэгтэй санагцсан. За тийм учраас ингээд нэгдүгээрт бол данс хөтөлж сурах хэрэгтэй. Хоёрдугаарт одоо хуримтлал яаж үүсэх вэ гэдэг тал дээр суралцах хэрэгтэй тий. Орлож байгаа орлогынхаа тэдэн хувийг нь цааш нь яг хөдөлгөхгүй хийн гэдгээ бол бүр ингээд бүр эртхнээс бэлтцсэн байх хэрэгтэй. Тийм тэгээд ер нь энэ санхүүгийн янз бүрийн мэдлгүүдэд аягүй сайн суралцах хэрэгтэй. Татвар гэж юу байдیں, даатгал гэж юу байдیں, тэ ипотекийн зээл гэж Монголд юу байгаа даа. Гадаад амьдарч байгаа бол mortgage гэж юу юм, тэ 401k гэж юу ингээд тиймэрхүү юмнуудаа маш сайн одоо судлах хэрэгтэй. Бүр зорж очиж судлах хэрэгтэй. Тийм тэгээд яагаад энэ нэг чухал вэ гэхээр нэгэнд бид нэр капиталист одоо нийгэмд амьдарч байгаа учраас мөнгө төгрөг бол хүний яг хоолойг боодог зүйл байгаа. Тэгээ ихэнх одоо хүн хоорондын харилцааны асуудлууд бол бас мөнгнөөс одоо шалтгаалсан зүйлс байдаг. Тэгээд мөнгө бол ерөөсөө шууд бидний аюулгүй байдалтай холбоотой байдаг учраас ерөөсөө яг энэ санхүүгийн мэдлэгтэй боловсралтай байх нь айгүй чухал.
байдгийн байна лээ шүү. За тэгээд үүний хажуугаар санхүү дээр бас миний нэг маш сайн ойлгож авсан юм болохоор зэрэг энергийнхээ талаас те сүнслэг талаасаа санхүүгийн блокнууд дээр маш сайн ажиллаж сурах хэрэгтэй. Хүн ингээд энерги алдаад тахаар зэрэг мөнгөө алдаад байдаг. Тэ сайн унтаж чадахгүй болвол тэр хэмжээгээр орлого буурдаг. Гэх мэтчлэн иймэрхүү блокууд маш их байдаг. За тэгээ дээрэс нь нөгөө итгэл үнэмшилтээр суурилсан тий одоо мөнгөтэй хүмүүс болвол те ийм худлаа хүмүүс байдаг ч юм уу те эсвэл ингээд мөнгө олох хэцүү мэцүү гэдэг нэг иймэрхүү итгэл үнэмшлүүд дээр аль болох эртхэн ажиллаж те тэрийг ингээд байхгүй болгож сурах юм бол төдий чинээ хурдан одоо альва зүйлс бол илүү сайжирч эхэлдэг байж байгаа шүү. Санхүүгийн чинь байдал илүү сайжирч эхэлнэ. Тэгээ хуримтлал үүсэх бол маш чухал шүү гэдгийг дахин хэлмээр байна. Яадаг гэвэл насаараа түрээсийн байранд амьдарч болохгүй, насаараа ингээд тэ цалингаас цалингийн хооронд амьдраад аж болохгүй. Тийм учраас аль болох эртхнээс хуримтлал үүсэх нь зөв байх нэ. За 3 дугаар талаар яг зөвхөн өөртөө таарсан системтэй болох хэрэгтэй. Энийг аль болох эртхнээс өөртөөгөө хамтарч ажиллаад сурах хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ та угаасаа оройн цагаар цаанаасаа энерги чинь ундраад их зүйл амжуулж чаддаг бол эрт босох гэж өөрийгөө битгий зовоо. Тэ? За тэгээд ер нь бол яг ингээд өөрийнхөө хідэн цагт хамгийн энерги чинь өндөр байдیں۔ Хідэн цагт ингээд унтвал яг өөрт чинь болтیں۔ Юу идэж уувал танд зөгтیں۔ Тэгээд тэрийг ингээд айгүй сайн ажиглаад яг өөртөө зориулсан системийг, амьдралын системийг бий болгох хэрэгтэй. Жишээлх юм бол миний хувьд болохоор одоо ингээд бүтэнсээ өдөр бол их цэвэрлэгээний өдөр байдаг тий. Бүтэнсээ өдөр би ингээд хувцсунраа ингээд угаагаад тий тэнцээ ингээд үлгэж тавиад тий гэрээ ингээд гой цэвэрлээд өөрөө ч гэсэндээ амар сайн усанд ороод вакса хийгээд тий иймэрхүү юмнуудаа бүтэнсээ өдөр амжуулаад хагасаа өдөр болохоор зэрэг ерөөсөө чөлөөтэй өдөр юу хүссэн болгоно хийж болно, гараа зугаасан ч болно, гэртээ ноогоорсон ч болно хамаагүй. Нэгдгээс 5 дахин хооронд болохоор зэрэг хичээл ажиллаа амжуулна гэдэг ч юм уу те ингээд нэг юм. Гэхдээ тэр нь болохоор зэрэг юм уламжлалт байх албагүй яг танд ямар одоо амьдралын хэв маяг зөгч जैन яавал та хамгийн өөрийнхөө хэмжээнд үр бүтээмжтэй байж чадчихин тэрэн дээрээ суурилсан системтэй болж өгөх хэрэгтэй санагдсан шүү. Тэгээд удаан хугацаанд ингээд нэг системээрээ нэг ингээд рутинээрээ ингээд яваад ах тусам би чинь гэсэндээ тэрэндээ өөрөө тасаад илүү өөр бүтээмжтэй, илүү бас юм тогтвортой тий ийм байх боломж бололцоо бүрддэг санагсан. Тэгээ би энийг одоо болтол ингээд хийгээд явж байгаа, зохиогоод явж байгаа. Тэгэд мэдээж хэрэг цаг үе өөрчлөгдөх тусам таны нөхцөл байдал өөрчлөгдөх тусам нас чинь авах тусам тэр маань баг багаар өөрчлөгдөнө. That's fine тий. Гэтэ ямар ч байсан гэсэн нэг юм системтэй болж айгүй сурах хэрэгтэй санагцсан. За 4-р талаараа зэрэг гэртээ ингээ гой хоол хийж сурах хэрэгтэй. За гадуур хооллох бол мэдээж хэрэг яг амархан гэхдээ яг юу бирүүгээ оруулаад байгаагаа одоо бүрэн дүрэн мэтгэд жоохон хэцүү байдаг санагдсан. Тийм учраас аль болох гэртээ гой хоол хийж сурах хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь бас надад хоол хийх маань айгүй их юм энергийн газарчлага өгдөг санагдсан байхгүй. Хоол хийх, гэрээ цэвэрлэх те иймэрхүү зүйлс яг юм энерги ингээ дээшээ хөөрөөд байгаа. Ялангуяа над чиг ингээ амар их юм боддог, толгоонд айгүй их юм толгоонд л баах юм болоод байдаг байхгүй. Тэгээд тэр энергийг доошлуулж өгөхийн тулд яг ингээд гараа хөдөлгөөд те бие хөдөлгөөд юм хийх, хоол хийх, гэрээ цэвэрлэх айгуу чухал санагцсан. Тэгээд сүүлийн үед би яаж гэртээ хоол хийж байгаа гэхээр зэрэг ерөнхийдөө нэг 2-3 хоногт нэг удаа айгуу их хэмжээний ногоо цуглуулад авчдаг. Тэгээд тэр өдөртөө нөхөртөөгөө хоёулаа хамжаад сайхан тэр ногоонуудаа бүгднийг сайхан угаагаад хатаагаад хөлтөөгөө цааш нь тавьчихдаг. Тэгээд яг ингээ хоол хийх болонгууд ерөөсөө хөлтөөс нь ногоонуудаа гаргаж ирээл бүгдийг хийгээл сайхан амтлал хураалч юм уу чанаат ч юм ингээ идчихдэг. Айгүй зүгээр будаага хүртэл би ингээд 7 хоногт нэг удаа агшаагаад тэгээд ингээд уутанд гоё хийгээд ингээ хөлтөөгөө тавьчихдаг. Тэгээд өдөртөө багаар нь буцаага гисгээгээд тэгээ хоолндоо ингээ хэрэгэлдэг. Тэр нь хамаагүй нөгөө нэг цаг хугацаа хэмндэг те нэг амар сүртэй ингээл амар хоол хэмэргүй санагдсан үедээ газ юмнуудаа гаргаж ирээ шууд хийгээд идчихэд бол айгүй зүгээр агаад байгаа. Тэр бас айгүй чухал санагдсан. За 5 дугаар талаараа зэрэг энэ бол маш чухал боловсралтаа ерөөсөө маш сайн анхаардаг байх хэрэгтэй юм байлээ шүү. Яагаад боловсралтаа анхаарах хэрэгтэй вэ гэхэлэр зэрэг боловсрал гэдэг зүйл маань ерөөсөө капитал үүсгэх бас нэг гол түлхүүр байдаг юм байна лээ. Адаглаад хэл сурлаа гэж бодоход те тухайн хэлээрээ дамжуулаад магадгүй Монголд байхгүй байгаа мэдээллүүдийг унших, те судлах тиймэрхүү боломжууд нэгдэж өгнө. Ингэснээрээ та өөрийнхөө бизнесийг авуулах, контент хийх ийм одоо гарцууд нь ингээд үүсдэг. За мөн дээрээс нь одоо яг одоогийн энэ нийгэмд те ингээд ерөөсө шорт контентууд буюу ийм
богинохон контентууд те TikTok-ууд, Reel-ууд гэдэг ингээд ерөөсөө нэг 15 20 30 секундын хэмжээтэй юм медиа маш ихээр бид нар руу ингэж бөмбөгдөж байгаа. Тэгээ энэ үед болохоор зэрэг хүмүүсийн ингээд анхаарал ерөөсөө бүр айгүй хурдан сарндаг болцсон байгаа те. Иймэрхүү зүйлсүүдийн эсрэг юм нь юу вэ гэхээр зэрэг боловсралтай анхаарах, ном унших те, ном бичих, өөрөө яг ингээд тархиараа ингээд сэтгэж бодох те, юм ингээл зүгээр ямар ч ингээд фильтргүйгээр ухамсаргүйгээр ингээд аваад суугаад авах биш, яг өөрөө дотроо мэдээллийг боловсруулад ингэн гэдэг бол тархины үйл ажиллагаа эрүүл мэндэд амар сайн. За мөн дээрээс нь яг хүн ингээд нэг юм хитрхи төөрөгдөлд орохгүй байх гол түлхүүр бол тэр юм бэлээ. Өөрөө яг сайн толгоогоороо ингээд сэтгээд цэнэглээд ингэн. Тэгээ энэ нь удаандаа угаасаа нэг Альцгеймер, деменц энэ төргээд өвчнгүүд байгаа шүү дээ. Тэр мөрнөөс ч гэсэндээ хамгаална гэдэг утгаараа боловсрал бол ерөөсөө танд өөрдүүлдэх өв мөн учраас боловсралтаа битгий ерөөсө хойшоо сууж агаарай, боловсрлаасаа битгий мөнгө харамлж агаарай, цаг хугацаа энерги харамлж агаарай гэж зөвлөх гээд байна л да. Тэгээд ялангуяа сүүлийн үед те ингээл soft feminine era те ингээл одоо эмэгтэйчүүд бол ингээ гэртээ суугаад ингээд хүүхдээ хараад ингээх ингээл тэрэн шиг аз жаргал юу ах уу гэж ярьж байна. Яг уу нэг талаасаа бол тэр маань үнэн ч гэсэндээ нөгөө талаасаа боловсрал гэдэг зүйл бол эрэгтэй эмэгтэй хүн ялгаагүй те угаасаа байх ёстой зүйл. Тэгэд ер нь ингээд энэ орчин тойронд болоод байгаа те цаг уур, хүн хоорондын харилцаа, нийгэм энэ зүйлсүүд яагаад ингэж ажилтдаг вэ гэдгийг ойлгох тусам хүний эмпати шинж чанар хүртэл илүү дээшилдэг юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ тийм болохоор би сүүлийн үед ингээд айгүй тийм нийгмийн одоо анализ хийсэн хүмүүсийн одоо ном унших те видео яах гэдэг иймэрхүү юмнуудыг айгүй хийж байгаа. Тэгээ тэр маань надад нэгдүгээр болохоор зэрэг маш олон зүйлийг ойлгуулж байгаагаас гадна нөгөө талаас бас би өөрийгөө айгүй тийм үн сэнтэйгээр мэдрээд байгаа хгүй те ингээд үр бүтээмжтэй зүгээр нэг ингээл нэг TikTok ингээл үзээл өнгөрүүлээд авах биш те жоохон ч гэснээр цаг хугацааг өөрийнхөө яг ингээд боловсролт зориулж байгаа, тархиа цэнгэлэхэд зориулж байгаа гэдэг утгаараа энэ маань надад өөртөө итгэлийг бас маш их нэмж байгаа. Тийм учраас боловсролыг хизээж битгий хойш нь тавиарай манайхаа. Энэ бол маш чухал шүү. За тийм бэлээ шүү. Үнэхээр нэрнгээсээ тоглоомжгүй. Тэгээд ингээд хүн хоорондын харилцаанд орсон ч гэсэндээ нэг нүүр улаахгүй те. Жохон ч гэсэндээ ингээд нэг түүх мөнхийн мэдлэгтэй ч юм уу те. Жохон ч гэсэндээ ингээд нийгмийн талаарх мэдлэгтэй байх нь бол үнэхээр чухал санагдсан надад. За одоо болохоор зэрэг хүн хоорондын харилцаа руу орцгоё. За нэгдүгээр талаараа зэрэг та ерөөсөө ямар ч хүн байсан гэсэн та нийгмээс ангид биш ээ. Та нийгмээс ангид байж чадахгүй. Ягаад гэвэл хүн төрлөختөн маань угаасаа өөртөө нийгмийн амьтад байгаа. Бүр ингээд бидний генэд кодчлогдчихсан зүйл байдгийн байна лээ. Тийм учраас та интроверт ч бай, та аутизмтай ч бай, тэгээ ADHD-тэй ч бай, юутай ч бай. Та бусдыг жоохон ойлгож чаддаггүй байсан ч бай, бусдад өөрийгөө ойлгуулж чаддаггүй байсан ч бай, ямар ч байсан гэсэн та бол нийгмийн нэг хэсэг мөн юм аа. Тийм учраас нийгэмд яаж оролцоотой байх вэ гэдэг дээр эртхнээс маш сайн анхаарч те өөрийнхөө хүрээллийг бий болгох дээр анхаараарай. Би энэ дээр бол айгүй том алдсан. Би угаасаа өөрөө айгүй тийм эмзэг хүн учраас олон хүнтэй нэгэн зэрэг байж чаддаггүй. Хүмүүстэй байнга харилцаад байнга ингээл нийгмийн ингээл амар идэвхтэй байх надад үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ одоо ингээд би яг юуг мэдрээд байгаа гэхээр амар ганцаардл мэдрээд байгаа байхгүй. Тэгээ арай залуу байхдаа тий 20 настай байхдаа бүр яг ингээд ийм том нийгмийн хүрээлэл үүсгээд ингэсэн байсан бол үдээд бас арай өөр байх байсан байж магадгүй. Тэр чадвараа сайжруулсан байсан бол би хаач явж исэн гэсэн тий нийгмийн идэвх оролцоотой байгаад ингээд явах боломжтой болно. Тэгээ хүн урт удаан амьдрахын жаргалтай амьдрахын амьдралын чанар өндөр байхын хамгийн нэг том тулгуур бол энэ нийгмийн оролцоо юм бэлээ. Энэ нь энийг сонсоход муухай байсан ч хамаагүй угаасаа л юм байдаг. Тийм учраас ер нь ингээд ямар нэгэн нийгэмлэгтэй байх те нийгмийн нэг хэсэг байх гэдэг маань бидний суур хэрэгцээнүүдийн нэг учраас энийг хизээж битгий за яад ингэ хүмүүс угаасаа тэнийг минь гэж битээ тэгж бодож байгаарэ. Миний алдаанаас суралцаарэ гэж. За хоёрдугаар талаараа за хайр бол сонголт юм аа. Хайрыг хүмүүс ингээд шохоорхол дурлал гэж боддог. Тэ ингээл амар юм сэтгэл хөдлөлтэй ингээл гидсэн дотор ингээл ирвэхэнүүд ирэлдээд байгаа юм шиг мэдрэгдэх тэрийг хүмүүс хайр гэж бодоод байдаг. Гэтэл тэр бол яг үндэ тархины химийн урвал юм аа. Хайр гэдэг бол тэс ондоо зүйл. Тэгээд одоо хин нэгэнтэй удаан хугацааны аз жаргалтай ингээд амьдрах гол түлхүүр бол ерөөсөө сонголт хийх байсан юм байна лээ. Тэ хэрвээ та зөвхөн ингээд дурлал шохоорхлын тэр мэдрэмжэн дээр ингээд харилцаагаа одоо
үндэслэх юм бол тэр харилцаа удаан хугацаанд үргэлжлэх боломж бараг л байхгүй. Ягаад гэвэл тэр химийн урвал хүссэн хүсээгүй байхгүй болдог. Тэ өсрэл 1-2 жил үргэлжлэн тэгээд ерөнхийдөө хайртай хүний харахаар зэрэг тэ догдолдог тэр мэдрэмжүүд баг багаар байхгүй болох үе байдаг. Яг тэр үед нь одоо тэр хүнийг хайрлах сонголтоо гаргах юм уу гарахгүй юм уу гэдэг дээр хамаг одоо учир шалтгаан байд юм лээ. Тэгээд ямар ч хосын харилцаанд хэцүү асуудлууд бол дэгддэг. Тэгээ тэрийг хамтдаа давж чадах юм уугүй юу гэдэг нь өөрөө сонголтын дээр суурилсан юм лээ. Тийм учраас хайр гэдэг зүйл маань яг үнэндээ сонголт юм байна лээ. Тэгээ энэ бол зөвхөн романтик харилцаан дээр ч бас нөхөрлийн харилцаан дээр, гэр бүлийн харилцаан дээр бүгдэн дээр нь идэвхтэй байдаг юм шиг надад санагдсан. За дараагийнх нь болохоор 3 дугаар болохоор туслалцаа бусдаас авч сурах хэрэгтэй. Туслалцаа авахгүй байна. Тэгээ хит бие даасан байна гэдэг нь бол тэнэглэл болохоос баатарлаг үйл явдал биш байсан юм байлгүй шүү манайхаа. Тэгээ энэ дээр бол би бас 20-од наснда айгүйх алдсан санагдаад байгаа байхгүй тий. Ингээд хүмүүст ингээд яг дотроо юу болоод байгаагаа хэлж чадахгүй тий. Ингээд за би угаасаа л ингээд бие даасан ийм байсан тий. Би угаасаа л ганцаараа болгосоор ирсэн. Би энийг ч гэснээр ганцаараа давж чадна гэл ингээд бодоол гүрийгээл ингээд золиослол өөрийгөө тий. Ингээд яваад байдаг гэсэн чинь яг үнэндээ хүмүүст учир байдлаа хилээ туслалцаа хүсэх нь бол таныг илүү хол явуулах гол түлхэц болж өгдөг зүйл байсан юм байлээ шүү. Тиймээс ингээд хүмүүст учир байдлаа хилээ дотоод сэтгэлээ уудлаж ярих те хүмүүст ингээд өөрийгөө ойлгуулах маш чухал. Тэгээ дээрээс нь туслалцаа сайн авч сурах хэрэгтэй. Хүнээс хүлээн авч сурах хэрэгтэй юм байлээ шүү. Тэгээ ялангуяа энэ нь болохоор зэрэг одоо зүгээр юм үйлчлэгнүүд авахаас эхэлж болно те гэртээ ингээд гэр цэвэрлдэг хүн хөслөгч юм уу аль эсвэл сэтгэл зүйчэд явах юм энэ бүгдээрээ туслалцаа авж байгаагийн нэг хэлбэр муу юм байна лээ. Тийм учраас аль болох туслалцаа авж байгаараа тэгэхгүй бол та ганцаараа явж болох ч гэсэндээ хол бол явж чадахгүй юмс заавал тийм хэцүү байх албагүй. Нэг асуудлыг ганцхан хүн нуруунд дээрээ дагаад явах биш 10 хүн баг багаараа ингээ хуваарлаад дагаад явах юм бол тэр асуудал нэг тийм том асуудал байгаа болчдөг юм байна лээ шүү манайхаа. За дөрөвдүгээр талаараа зэрэг токсик харилцаа бол юм донтуулагч шинж чанартай зүйлээд юм байна лээ. Тэгэд би нэг маш том зүйлийг ойлгосон юу гэхээр зэрэг ингээ токсик харилцаанд байгаад байх нь өөрөө тэрнээс илүү ямар нэгэн том зүйлээс цухтааж байгаа илэрлүүд юм бэлээ. Яг гэвэл ингээд токсик харилцаанд байх юм бол те тэр хүнтэйгээ ингээд алалцаал, уйлалцаал, дуулалцаал нэгнийхээ хойноос мөрдөж, мөшгөөл, буцаал, эвлэрээл ингээл байгаад ахаар зэрэг тэрэнд хамаг анхаарал сарнаад яваад өгнө. Гол юмдаа анхаарлаа хандуулахгүй байх одоо нэг шалтгаануудын нэг нь токсик харилцаа байсан юм байна лээ. Тэгээ токсик харилцаа яагаад онтуулдаг вэ гэхлээр зэрэг маш их юм савлгаатай байдаг. Тэгээ хүн ер нь ингээд савлгаатай аминд айгүй хурдан донтчдаг. Сайхан байхаараа зэрэг бүр үлгэрийн юм шиг сайхан, муухай байхаараа там тумц юм шиг муухай. Тийм зүйлд хүн маш амархан донтдог. Тэгээд ерөөсөө энэ токсик харилцаа гэдэг чинь бол хүнийг тийм донтуулдаг зүйл юм байлээ. Тэгээд удаан хугацаанд үргэлжлэх боломжгүй. Таны нервийн систем гэдэг зүйл бол бүр устж үгүй болно. Ерөөсөө амар амгалан гэдэг зүйлийг мартна. Тийм учраас токсик харилцаанаас гарыг гэж бодож байгаа бол өөрийнхөө яг дотооддоо болоод байгаа тэр сэтгэлийн шарах тиймэрхүү юмнуудтайгаа нүүр тулах шаардлагатай болдог юм байна лээ. За 5 дугаарт жинхэнэ нөхөрлөл гэдэг зүйлийг амар сайн үнэлж сурах хэрэгтэй надад санагдсан. Миний одоо амьдралд бол хид хідэн маш одоо гайхалтай жинхэнэ яг одоо утга учиртай юм нөхөрлөлүүд бол байгаа маш цөөхөн. Тэгээд тэр нөхөрлөлүүд бол үнэхээр миний амьдралын чанарыг суг дээш нь өсгдөг зүйл байгаа. Тэгээд тийм учраас ингээд нөхөрлөл гэдэг зүйл дээр та өөрөө бас айгүй сайн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй санагдсан тийм ингээд тэр хүнийг уучлах тийм тэр хүнтэйгээ ойлголцох, тэр хүнтэйгээ харилцаж сурах, тэр хүндээ цаг гаргах, эгогоо түр мартаад тийм тэр хүнлэгээ төрүүлж бичих гэдэг нөхөрлийн хэмжээнд иймэрхүү юмнуудыг маш сайн хийж өгөх хэрэгтэй санагдсан. Тэгээд жинхэнэ нөхөрлөл бол хүнд маш их аз жаргал тийм зүйлийг авчирдаг учраас тэрэнд гаргах тодорхой хэмжээний хичээл зүтгэл бол зүй ёсны асуудал юм байлаа шүү манайхаа. За одоо болохоор зэрэг сэтгэлгээ рүү орцгоё. Сэтгэлээ одоо тэр зүйлээр энэ дээр бол надад хэлэх юм зөндөх байгаа. За нэгдүгээр болохоор зэрэг одоодоо амьдарч сурах хэрэгтэй. За энийг бол та хэд бүр амар олоодоо сонсч ирсэн байх л та.
Тэгээ би ч гэсэн маш олоудаа сонсч ирсэн. Гэхдээ энүүгээрээ би юу хэлэхэд байгаа гэхээр зэрэг хүмүүс ингээд хуучнаа ингээд дурсахаараа тий ностальжик ингээд мэдрэмж авах амар туртай байдаг тий. Йоо тэдэн амар гоёсэн, ковид үеэр гоё байсан. Эсвэл тэдэн настай байхад бүх зүйл сайхан байсан, хүүхэд нас сайхан байсан гэл ингээл янз бүрээр ингээд хуучин одоо тий өнгөрсөн үеэ хүмүүс маш ихээр дурсаж тэрийгэ байснаас нь илүү уянгалуулж бодоод байдаг. Ирээдүгөө болохоор зэрэг айгу тийм нэг бол ийм айгу их догтлолтой, нэг бол айгу их тийм санаа зовнилтойгоор ингээд бодоод байдаг. Тэгээд одоодоо юусаа амьдрдаггүй. Хуучин цагт ч гэсэндээ тий тэр өнгөрсөн цагтаа болохоор зэрэг мөн л ялгаагүй өнгөрснөө бодоод ирээдүгөө бодоод байж исэн. Тэгээ өнгөрсөн хойно тэр цагаа бодоод ингээд энэ байдал үргэлжлээд байдаг. Тэгээ тийм учраас яг одоо цагтаа айгүй сайн амьдарч сурах хэрэгтэй юм шиг санагдсан надаа. Энэ бол нөгөө нэг grass is greener on the other side буюу нөгөө талын өвс илүү гоё ногоон харагдаад байдагтай холбоотой юм болов уу гэж би бол бодсон. Ингээд тэ Монголд амьдарч байгаа бол гадаадд амьдарч байгаа хүмүүс гой санагдаад, гадаадд амьдарч байгаа бол Монголд амьдарч байгаа хүмүүс гой санагдаад, өөрөө ажиллаж байгаа бол гэртээ сууж байгаа хүмүүс гой санагдаад, гэртээ сууж байгаа хүмүүс сууж ахтаа болохоор ажиллаж байгаа хүмүүс гой санагдаад. Ингээд тэг ерөөсөө яг өөрийнхөө одоо цагийг ингээд үнэлж, тэгэд одоо цагтаа амьдарч, одоо цагаас аз жаргал авч чадахгүй бол ерөнхийдөө бол насан туршдаа тийм байна гэсэн үг. Гаднаас ямар ч одоо гоё үн цэнтэй харилцааг болгож бүтээгээд, ямар ч одоо үнэтэй машинаар давхиад, ямар ч гоё орд хашинд амьдраад одоо цагтаа байж чадахгүй бол тэр бүхнийгээ зүгээр л ингээд хийсгээл өнгөрүүлээд байдаг гэсэн үг юм байлээ л дээ. Тийм учраас аз жаргал бол мөн ялгаагүй сонголт юм байлээ. Тийм учраас яг одоо цагтаа яавал би илүү аз жаргалтай байж, одоо цагтаа яг ийм амьдарч сурах вэ гэдэг дээрээ маш сайн анхаарч сурах хэрэгтэй юм байна лээ. Тэгээ энийг бол би яг үнэхээр одоо л ойлгож байна. Тэгээд яг яаж одоо цагтаа гоё амьдарч сурах вэ гэдгийг бол би хараахан мэдэхгүй байна. Чухал гэдгийг нь бол ойлгочод байна. Яаж гэдгийг нь бол хараахан ойлгоогүй байна гэж. За тэгээ хоёрдугаар талаараа зэрэг хар цагаан сэтгэлгээ гэж байгаа тий. Тэгээ энэ нь болохоор зэрэг юм томоожог хүн илэрлээд юм бэлээ. Хар цагаан сэтгэлгээ гэдэг нь юу вэ гэхээр зэрэг те юм бол ийм л байх хэвээр, эмэгтэй хүн л ийм байх хэвээр, эрэгтэй хүн бол ийм байх хэвээр. Тэ математикч хүн ийм байх хэвээр, уран бүтээлч хүн ийм байх хэвээр, улс төр бол ийм байх хэвээр, ийм байх хэвээр гэх ингээд нэг юм хитрхи юм туйлширсан үзэл бодолтой байгаа нь бол та томоожоогүй, бие хүн болоогүй байна гэдгийг илэрлээсэн юм байлээ. Тэгээ нэг хүн хоорондын харилцаан дээр ч гэсэндээ харж болно. Ингээд нэг хүн ингээд нэг жоохон ингээд алдаа гаргачингууд тэр хүнийг бүр ингээл үзэж чадхаа байгаа л хөвгтөл нь муулаал те тэр хүн хизээж амьдралдаа сайн юм хийж байгаагүй юм шигээр ингэж бодох нь бол бас амар туйлшрал хар цагаанаар бодож сэтгэж байгаатай холбоотой ийм зүйл байсан юм байна лээ. Тэгээ энэ дээр бол би бас ажиллаж байгаа юм болгон нюанстай, юм болгон хизээж тийм энгийн амархан байдаггүй. Тэрийг амар сайн ойлгож ер нь бол бас бусдыг ингэж ойлгож уучлах тийм сэтгэлгээтэй байхгүй бол хүн өөрийгөө бас амар ганцаардуулт юм байлээ шүү. Тийм. За дараагийнх нь 3 дахь нь болохоор зэрэг за удаан хугацааны зүйлс бол хамгийн үнцэнтэй бөгөөд үлдэцтэй байдаг. Хурдалж хийсэн бүх зүйлс хүнээс маш хурдан яг тэр хэмжээгээрээ явдаг. Энийг бид нэр одоо фитнес дээрээс харж болно. Тэ амар хурдан хугацаанд жин хайсан болвол төдий чиний хурдан хугацаанд буцаад тархалах магадлал маш өндөр. Actually бүр ер нь бол тэгж тархалдаг. Тийм. За тэгээд ингээд хэл сурах дээр ч гэсэндээ тий ингээл гадуур одоо 3 сарын дотор IELTS-ийн 7 хоног ахуулна гэж амласан сургалтууд амар их байдаг. Тэрэнд автаал ингээл ингэх юм бол хичнээн IELTS-ийнхаа 7 хоног авсан байсан ч гэсэндээ яг хэлээ эзэмшсэн үү гэвэл үгүй байж таардаг. Тэгэхээр юм өөртөө наа үлдэцтэй бай гэж бодож байгаа бол тэр зүйлээ удаанаар алгуурхнаар өдөр бүр уйггүй удаан хугацааны туршил хийх хэрэгтэй юм байлээ. Ерөөсөө л тэр тэгээд одоо тэрнээс улбалаа тий хүмүүс бас ингээл мөнгө төргөн дээр ч гэсэндээ хурдан ингээл баяжхайн тулд одоо янз бүрийн тий мөрөөдөө тоглоом энэ төр ингээл тоглоол амьдралаа сүрүүлж байгаа тохиолдлууд олон байна. Тэгэхээр аль болох тэхгүй байхыг ер нь хичээсэн нэр юм лээ тий миний гашуун туршлага болохоор зэрэг тэр жин хайлт дээр аахгүй би нэг 19-20-21-тэй байхдаа амар хурдан хугацаанд жин хасгаад хоолоо бүр ингээд баг идэхэ болсон. Тэгээ тэрнээс болоод за нэгдүгээрт бол би тэр жингээ 2 дахин уулж буцаагаад юу таргалсан байгаа. Хоёрдугаарт надад юу үлдсэн бэ гэхээр зэрэг сөөргөөтэй болсон, цүсний асуудалтай болсон, шүж харалсан.
псориазтай болсон, арсны өвчнөд болсон. Тэгээд хамгийн гол нь хооллолтын тал дээр бүр насан туршийн юм эмгэгтэй болчихж байгаа байхгүй. Одоо би хоолыг ерөөсөө зүгээр ингээд хоол гэж харж чаддгүй заяа. Хичнээн хичээгээд ч гэсэндээ ингээл өөрөө ирэхгүй тэр хоолыг дотор нь сайн муу гэж ялгаал те калори тооцоолол ингээл жоохон их ингээл талах малах идчих юм бол за амар их нүүрс ус идчихлээ энэ төргээл бодол энэ зүйл ингээд хүнээс салтдаггүй юм бэлээ. Тэгээ тийм учраас ингээд юмыг тэгж хэтрүүлэхгүйгээр аль болох дандаа ингээ баланстайгаар тэнцвэртэйгээр удаан хугацаанд танд үлдгэцтэй өөртөө юм наах юмсан гэсэн бодолтойгоор аливаа зүйлсийг хийж чадах юм бол тэр зүйлс чинь яг жинхэнэ утгаараа таних болж үлддэм байлаа шүү. Үгүй бол тэгэл нэг мэтгэл тэгээд таны орон зайнаас алившаа яваад өгсөн байдаг. Тэгэхээр манай монголчуудын хэлдэг яарвал даарна гэдэг өгчин бол үнэхээр үнэн байсан юм байлаа шүү. За дөрөвдүгээр талаараа зэрэг сонголт бүр тийм өхөл амьдралтай холбоотой зүйл байдаггүй. Тэг хүмүүс нүн ингээд сонголт шийдвэр гаргах болгондоо тэгж бодоод байдаг. Тэг би энийг сонгочих юм бол амар их юм алтна. Энийг сонгочих юм бол амар их юм хожно гэж бодоод байдаг. Гэтэл яг үнэндээ амьдрал дээр сонголтууд бол ерөөсөө бараг л энэ тэнцүүхэн сайнтай муутай байгаад байт юм лээ. Тийм одоо жишээлбэл ингээд ийш тийшээ нүүх гэж юм лаа гэж бодоход за Австралиг сонгох уу, Америкийг сонгох уу гэвэл Австрали явбал нэг шинэ одоо асуудлуудтай нүүр тулна. Америк явбал нэг шинэ асуудлуудтай нүүр тулна. Монголдо үлдвэл бас нэг шинэ асуудлуудтай нүүр тулна. Тэгэхээр Америк явснаар амьдрал нь амар сайжраад Австрали явснаар амьдрал нь амар муудна гэсэн тийм юм юусоо байдаггүй юм билээ. Дандаа л ингээд сонголт бүр бид нарыг ийм шин зүйлстэй нүүр тулуулж идэг те шин асуудлууд ундарч гарч ирдэг шин дурсамжууд бүтдэг гэхдээ тэр нь тийм өхөл амьдрал те эсвэл хар цагаан сайн муу гэсэн юм бараг л байдаггүй мэлээ. Тийм учраас сонголт гаргахдаа битээ тэгж амар их сандарч айж санаа зовж те нэг юм өхөл амьдрал хоолойнд тулсан юм шигээр бодож байгаарэ гэж хэлэх гээд байгаа юм. Тийм бити санаа зов тухайн үедээ өөртөө байгаа мэдлэг тухайн үедээ өөртөө төрж байгаа мэдрэмжэн дээр суйрлуулад байж болох хамгийн сайн гэж бодсон тэр хувилбараа сонгоод явхад л болно. Харамсах бас хэрэггүй. Яг тэгвэл харамслаа гэд ерөөсөө нэгдүгээрт юмс өөрчлөгдөхгүй хоёрдугаарт цаг хугацааг буцаагаад нөгөөтийн сонгосон байсан ч гэсэндээ ялгаагүй та дахиад зүгээр л арай өөр төрлийн асуудлуудтай нүүр тулт юм билээ шүү гэдгийг хэлчихсэн. За 5 дугаар талаараа зэрэг та юунаас ч хоцроогүй. Don't worry, be happy заяа. Битээ санаа зов. Яг гэвэл хүмүүс ингээд нөгөө нэг те за би тэр паринаас хоцорч хуй, тэр тренднээс хоцорч хуй, хүн болгон Вьетнам яваад байхад би Вьетнам яагаад явж чадахгүй байгаа ингээд дахиад нөгөө одоо цагаад доош нь хийгээд байдаг. Тэгээ энэ бол айгүй буруу зүйл юм бэлээ. Харин ч ингээд хоошоо суугаад хоцорч үлдчихэж байгаадаа заримдаа баярлах хэрэгтэй. Та кул гэсэн үг тий зарим зүйлээс хоцорж байгаагаараа та кул байгаа гэсэн үг байхгүй юу тий тэгээ энийг би болохоор зэрэг бас нөгөө аялал дээр амар их мэдэрдэг байсан ингээл хүмүүс ингээ аяллаар явж байгааг харахаар зэрэг жоохон хатаархал төрөх ч юм уу тий би өөрөө ингээ зөндөө их аялал хийж исэн тэгээд ингээл аяллаар явхад ингээл амар шуналтаал ингэдэг байсан газар үзэж нүү тайлан мална гэл гэтэл яг үнэндээ аялал бас бүр тийм амар гоё зүйл бол нэг биш. Та цаг хугацаагаа айгүй их алдна, мөнгө төгрөгөө айгүй их доошлуулна, тий. Тэгээд заримдаа ингээд бидний очиж үзэж байгаа газар бол тэр сошиал медиа дээрх шиг бас гоё байдаггүй. Тийм учраас it's okay. Та юунаас ч хоцроогүй. За тэгэл ингээд янз бүрийн тренд болол тий лабубо авахгүй бол хүн биш юм шиг санагдаал, AI-аар ингээд зураг зурулахгүй бол хүн биш юм шиг санагдаал ингээд байдаг болол та амар тийм хоосон юмны араас хөөцөлтөд байна гэсэн үг. Тэгээ дараа нь эргээд харахаар зэрэг ингээд айгүй их цаг мөнгөө үрцэн, баахан хоосон юмны хойноос ингээд хөөцөлтцэн. Тэг яг өөртөө 100% яг нааж чадсан юм байна уу гэхлээр бас яг ч бас тийм биш байгаад байдаг те. Тэгээ тийм учраас ингээд юмнаас хоцорч гин гэж юусоо бити айж агаарэ. Энийг бол би бас нэлээд сайн ойлгосон. Тэгээд заримдаа ингээд юмнаас хоцрох гэдэг маань өөрөө амар шик, амар кул юм байлээ шүү манайхаа. За миний амьдралтаа фейлдчихсэн хамгийн том бүтлгүүтлүүд буюу одоо онцгой зүйлс заяа. За нэгдүгээр талаар зэрэг ая тал засах. Энэ people pleasing гэдэг бол ерөөсөө хүний амьдралын одоо хөгжих чадварыг алдаг хамгийн том асуудалт маань байсан юм билээ. Хүнд ая тал засах нь болохоор зэрэг нэг талаас ингээл те нэг амар зөөлөн чигтэй хүн болгоны хувьд сайн хүн болгоо ингээл өөрт чинь тодорхой хэмжээнд дуртай. Гэхдээ яг одоо жинхэнэ ингээ гоё сэтгэлийн ингээд
одоо харилцаа үүсгэхэд ая тал засаад байгаа бол боломжгүй байдаг. Тих боломжгүй байдаг. Яг гэвэл та 100% өөрийгөө бусдад илэрхийлэхгүй байгаа гэсэн үг. Тэгээ заримдаа ая тал засах нь өөрөө манипуляцийн арга байд юм байна лээ. Тэгэхээр ая тал засаж ийм даруй төлөв байх нь бол хүнийг хөгжөхөөс бас одоо meaningful relationships буюу те яг нэг юм утга учиртай хүн хоорондын харилцаануудыг нөхөрлөлүүдийг бий болгохоос дандаа хойш нь татчихийдэг зүйлээс юм байлээ. Тийм учраас өөрийнхөө байна гэдэг маань хамгийн том үнц юм байлээ шүү. Би бол ая тал ингэж засдаг. Тэгээ энэ маань яг миний хувьд бол өөрийгөө хамгаалах механизм байсан юм байна лээ. Тэгээ дэрээ би бол сэтгэл зүйд явж иж нэг юм ойлгосон. Гэхдээ энээсээ одоо салахад бол жоохон хэцүү байдаг. Өөрөө ирэхгүй л би ингээд бусдад ая тал засаал. Өө тийм үү, за та эхлээд ор те, та эхлээд инг, за би яах вэ гэх ингэдэг ийм юмтай ингээд байгаад байгаа. Тэгэд яг энэ дээрээ баг багаар ингээд ажиллаж байгаа. Гэхдээ ая тал засдаг юм бол хэвээр ялангуяа ингээд нэг жоохон те эвгүй хүмүүстэй таарад ч юм ингэчих юм бол жоохон өөрөө ингээд айгаад аюултай мэдрэмж аваад эхлэх юм бол шууд ая тал засаад эхэлдэг. Энэ бол өөрийгөө хамгаалах механизм явж исэн мөлий. Гэхдээ энээсээ болоод би бусдад өөрийгөө 100% илэрхийлж чадаагүй, миний амьдралын чанар хангалттай сайн биш байгаа байхгүй юу. За энэ бол миний хамгийн том фейлсэн нэг зүйл маань байлаа. За хоёрдугаар болохоор бусдад харагдахаас айцтайгаа нүүр тулж чадахгүй байсан явдал. Тэгээ энийг болохоор зэрэг би яг шулан марцыг эхлүүлж ийж энэ айцтайгаа нүүр тулсан. Хүмүүс ингээд би кринж байх вэ, би бусдад тэнийг харагдчих вэ, би буруу зүйл ярьчих вэ, хүмүүсийг гомдоочих вэ гэж айснаасаа болж те өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлсээ маш их хориглолтын бэлээ. Тэгээ тийм учраас ингээд тэнэг байх, кринж байх, ичмээр зүйлс хийх, те бантах энэ зүйлсүүдээс аль болох айхгүй байх хэрэгтэй юм байна лээ. Бусдаас яг байгаагаараа харагдахаас битгий айж агаарай. Энэ айц дээрээ сайн ангаалтаа хийгээрэй гэж зөвлөё. За 3 дугаар болохоор зэрэг би тусалцаа авахгүй ганцаараа амир их зүтгэдэг байсан маань хамгийн том алдаа байсан юм байна лээ. Маш олон зүйлийг би зүгээр дотроо хадгалах хэвээр би бусдад төвөг болохгүй тулд бусдыг санааг нь зовоолохгүй тулд би ингээд өөртөө хадгалъя гэд маш олон зүйлийг бусдаас нуусан. Тэрнээсээ болоод би зарим хүмүүсийн хувьд хоёр нүүртэн болж хувирсан байсан. Тэгээ яг үнэндээ тэр нь ямар шалтгаантай байсан бэ гэхээр зүгээр л би ингээд туслалцаа авахаас айж исэн те хүмүүс надад үгүй гэж хэлэх үе те хүмүүс намайг хүлээн зөвшөөрөхгүй байх үе гэдгээс айснаасаа болоод ингээд бусдаас ерөөсө тусалцаа авахгүй бүх юмыг ганцаараа болох гэж хичээдэг байсан. Инээсээ болоод хамгийн гол нь маш их цаг хугацаа энерги алдсан байгаа байхгүй. Хэрвээ би бусдаас тусалцаа авахдаа амар нээлттэй байдаг байсан бол аль үшээ одоо эргэн тойрныхондоо ингээд сэтгэл зүйн асуудлуудтай тулгараад байгаагаа хэлээд те ингээд ойлгуулад яг ингээд энэ тэгээд энэ гэдгийг ойлгуулад тэгээд тэрэн дээрээ суйрлуулад би илүү одоо амжилтанд хүрэх боломжтой байсан байж магадгүй, илүү зүйлсэд энерги зарцуулах, орон зай надад үүсэх боломжтой байсан байж магадгүй. Гэтэл би болохоор зэрэг хитрхи эгондоо дарагдаад те хитрхи ингээд ийм бас өөртөө барцсан ийм байснаасаа болоод маш их цаг хугацааг ганцаараа зовж өнгөрүүлсэн байсан. Энэ бол аюу тэнэглэл байсан. За 5 дугаар талаараа зэрэг 4 дугаар талаараа зэрэг эртгэн шиг эхлүүлээгүй бүх зүйлс дээрээ ерөнхийдөө фейлцэн гэж үздэг. Би шулан марцыг 4 жилийн өмнө биш 10 жилийн өмнө эхлүүлсэн бол үдээд бүр илүү гоё ах байсан. Ер нь бол ингээд юм эхлүүлэе гэж хүсэж байгаа бол аль болох эртхэн эхлүүлэх хэрэгтэй байдаг. Тэгж хэлдэг шүү дээ. Юм эхлүүлэх хамгийн зөв цаг хугацаа бол өчигдөр байсан. За өчигдөр хэрвээ өнгөрөө дууссан бол өнөөдөр юм а гэж хэлдэг шүү дээ. Энэ үнэхээр үнэн үг манайхаа. Ямар нэгэн бизнес эхлүүлэх гэж байгаа, ямар нэгэн төсөл эхлүүлэх гэж байгаа бол өчигдөр биш юм а гэхэд өнөөдөр эхлүүлээ гэдэг энэ бол үнэхээр зөв юм а. Энийг бас нэг хоримтлал дээр ярьж болно. Хоримтлалыг эртхэн л эхлүүлсэн бол цаг хожих боломжтой байсан байдаг хгүй юу? Тийм. Тэгэхээр ерөөсөө юмыг хойшлуулахгүй эртхэн шиг эхлүүлээд амжуулаад явбал айгүй зүгээр байд юм байна лээ. Тэгээд яг өөрийгөө бас сонсгон чухал те хитрхи өөрийгөө хүчлэх хэрэггүй. Гэхдээ энэ бол үний юм аа, яалтчихгүй. Тийм. Тэгээд яг юмыг хойшуулаад ингээд байгаад иж болно л доо. It's fine. Гэхдээ эртхэн эхлүүлсэн байсан бол илүү дээр байхасаа гэдгээ хийж ихэлснийхээ дараа уучраа олсныхаа дараа хүн болгон боддог хаа. За 5 дугаар талаараа зэрэг гадны нөхцөл байдалд хит автах. Улс төрийн байдалд хит автах, тэгээ эдийн засгийн байдалд хит автах. Энэ бол миний хамгийн том бас фейлерүүдийн нэг байсан. Тэгээ ингээл улс төр хитрхи амирх санаа зовоод
Тэгээ ер нь ингээд бодоод хахад эдийн засаг сайжирлаа гэж би л амьдралтаа нэг сонсож байгаагүй санагдаж байна. Ганц 2 удаа л нэг сонсч тэгээ тэр нь болохоор ерөөсө хандалт мандалт авдаггүй те хүмүүсийн анхаарлыг татдаггүй. А юу би хамгийн их сонсч байсан бэхлээр зэрэг өстой инфляц амар өсөөд байна. Тэгээ юмны үн тэнгэрт хадж гин тэгж нэг энийг бол баян сонсдог. Тэгэхээр нөхцөл байдал хэрвээ сайжрахыг хүлээх юм бол та хизээч сайхан амьдрахгүй. Энэ бол хатуу үнэ. Миний бие сайхан болчих юм бол за ээж аав маань ингэчих юм бол нөхөр хүүхэд маань ингэчих юм бол улс орн маань ингэчих юм бол тэр үед л нэг сайхан болно доо гэж хүлээх юм бол тэрийг хүлээсээр агаад ер нь өөхөх юм бэлээ шүү манайхаа. Тийм учраас дахиад нөгөө нэг одоо цагтаа амьдраад те нөхцөл байдалд хит автахгүй те би өөрөө дотоод хүчтэй би өөрөө ингээд захиран зарцуулах чадвартай гэдэгтээ итгээд зарим нэг зүйлсийг ингээд тоохгүй хайж сурах нь маш чухал юм байлээ шүү. Өөрийнхөө нөхцөл байдлыг хохирогч болоод суугаалах юм бэлээ манайхаа. За энэ бол ерөнхийдөө миний хамгийн том алдаанууд байлаа. За одоо болохоор хэдүүлээ миний 5 хамгийн том ололт амжилтуудыг яриа. За нэгдүгээр болохоор зэрэг хүслээд агах байсан. За бусдын үгийг сонсохгүй ерөнхийдөө яг өөрийгөө жоохон амин хуваа хичээгээд өөрийнхөө дуртай амийг хөөсөн маань хамгийн том миний ололт амжилтуудын нэг байсан. За тэр бол та бүхний мэдж байгаачлан Шулан Марц channel маань байгаа. Тухайн үед бол би pushback айгуу мэдэрч исэн. Ингээл чи юу сонин контент хийгээд байгаа. Чи хизэнээс ийм юм сонирхдаг болцсон гэх мэтчлэн асуудлуудыг одоо сэтгэлдлүүдийг бол би хүмүүсээс сонсч исэн тий. Гэхдээ Шулан Марц бол одоо миний хувьд ингээд бүр үнэхээр чухал зүйл маань байгаа шүү. Тэгэхээр хүслээ яг дагсан маань бол үнэхээр миний хамгийн том амжилтуудын нэг маань байсан юм бэлээ. За хоёрдугаар талаараа зэрэг би залуу байхдаа надад ч гэсэн залуу л та. Гэхдээ 20-од насныхаа ихэнх үеэр би бас нэлээд хөөрхөн аялсан. Тэрэндээ бол ерөөсөө харамсдаггүй. Харин ч айгуугаа амжилтуудын маань нэг санагддаг. Тэгээ тэр үедээ би яаж аялсан бэ гэхлээр зэрэг хамгийн хямдхан үнээр заяа. Бүр ингээд хідэн леовертэй байсан ч хамаагүй. Тэгээд ингээд юу муугаар ингээд явж байгаа. Юу гэвэл амар хямдхан буудлуудад буугаад тий амар хямдхан хоолунд авч идээд маш хямдханаар аялж исэн. Тэгэд одоо бол би нэг тэгж чадахгүй юм шиг санагдаад байна. Одоо бол би ингээд 5 тухайн амар эрхэмлдэг болсон тий амар амгалан байдлаа эрхэмлдэг болсон болохоор зэрэг тэгж амар хямдханаар тий тийм өрөвчтэй аялал бол хийж чадахгүй байхаа. Тэгээ багада тий яг юм 20 дөнгөж гарч явах үедээ ингээд амар тийм хямдхан өрөвчтэй аяллууд хийжсэндээ бол айгүй баярлдаг. Тухайн үедээ бол үнэхээр гоё фан байж чадсан. Тийм учраас энэ донд бас боломжтой хүмүүс нь байгаа бол хамгийн хямдхан билетийг аваад би бол нөгөө Монголоос гарчих юм бол ерөнхийдөө цаашаага гайгүй хямдхан билетүүд олоод явах боломжтой. Ялангуяа энэ зүүн өмнөд Аз руу бол Вьетнам Таиланд энэ төл бол айгүй хямдханаар аялах боломжтой байдаг. Тэгээд Монголоос гарахдаа би бол ерөөсөө л ингээл нөгөө нэг опшэ галт тэргэнд суугаал те ингэж явдаг байсан. Тэгээд энэ маань л яг зөв байсан юм байлээ. За 3 дугаар талаараа зэрэг би 20-од наснда бол хангалттай сайхан наргиж цэнгэж авсан байгаа. Тэгээ эндээ бол би хизээч харамсдаггүй. Тухайн үедээ намаа ингээ шоучин гэж хүмүүс муу хэлдэг байсан ч гэсэндээ тэр үеэр бол бас айгүй гой дурсамжууд, айгүй их инээд хөхрөөлтэй тиймэрхүү зүйлсүүдийг бас туулж өнгөрүүлсэн болохоор тэрэндээ ерөөсөө харамсдаггүй. Харин ч одоо ололт амжилтуудын маань нэг гэж би бол үзсэн. За 4-р талаараа зэрэг сэтгэл зүйчэд явсан маань бол миний хамгийн том ололт амжилтуудын нэг байсан. Тэгээ бусдаас туслалцаа аваад ингээд сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарлаа хандуулад ингэж чадсанаар миний эдгэрлийн гараа эхэлсэн. Ерөөсөө маш их том хувьслуудыг би сэтгэл зүйчдийнхээ ачаар бол хийж чадсан. Өөрийгөө маш сайн ойлгож эхэлсэн байгаа. Тэг яг хөө энэ зүйл маань бол насан туршдаа үргэлжлэх зүйл байгаа. Гэхдээ яг тухайн үедээ бол би бүр ингээд айгүй хэцүү байдалд байсан. Айц түгшүүрийн эмгэг маань бүр дээд зэгтээ тулцсан. Тэгээд ингээд амиа хорлох сэдэлтэй ийм байснаасаа одоо болохоор зэрэг хамаагүй дээрсэн. Яг хөө тэгэд ер нь ингээд сэтгэл зүйн эрүүл мэнд бол одоо тийм ингээд сэтгэл зүйчэд яваал эхлэхээр ингээд дээшээ яваал гэдэг юм биш ингээд айгүй юм хэлбэлцэлтэй байдаг. Тэгээд that's okay. Тэрийг би бол бас ингээд сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэл зүйн боловсролд анхаарал хандуулж ийж ингээд ойлгосон байхгүй. Тийм учраас одоо би дахиад нэг хэсэг ингээд жоохон сэтгэл готрох иймэрхүү шинж тэмдгүүд илрээд эхлэхэд за яах вэ? Энэ зүйл төр зурах юм аа гэдгийг дандаа ингээд мэдчихэдэг. Тийм учраас арай хөнгөн тусдаг болчиход байгаа. За 5 дугаархан болохоор зэрэг сүнслэг амьдралаа эхлүүлээд сүнслэг амьдралтад нухацтай хандаж эхэлсэн маань бол миний хамгийн том ололт амжилтуудын маань нэг байсан.
одоо хүний бие физиологи, сэтгэл зүй болон сүнс 3 болол ерөөсөө нөгөө манай монголоор те 3 тулга гэдэг шиг л бүр үнэхээр амар чухал зүйлс юм байлээ. Тэгээ энэ гурвынхаа аль нэгийг ингээ алдаад эхлэхээр л ерөөсөө нөгөө хоёр нь бас дагаад ингээ балараад эхэлдэг. Тэгээ сүнслэг амьдралаа ингээд айгуу сайн ойлгоод ингээ өөрийнхөө сүнслэг амьдралыг одоо гоё цэцэглүүлээд өөрийнхөө зүүн сайн сонсож чаддаг болоод ингэсэн маань бол миний бас хамгийн том адил амжилтуудын нэг ялцчгүй мөн байсан. За одоо ингээ хамгийн сүүлийн 5 руугаа орж ийн. Энэ нь болохоор зэрэг саяны ярьсан сүнслэг зүйлстэй маань холбоотой. За 5 ширхэг сүнслэг одоо миний сурч мэдсэн мэдлэг юу вэ гэхээр за нэгдүгээрт сүнслэг амьдрал бол маш энгийн бөгөөд уйтгартай юм байлээ. Хүмүүс болохоор сүнслэг амьдрал гэхээр астрал аялал те бурхан чөтгөр сүнс сүлд одоо тиймэрхүү юм бодоол ингээл амар тийм эд шидийг хүсээд байдаг те одоо телекинесээс юу гэл ингээл ийм хүсээд байдаг. Гэтэл яг жинхэнэ сүнслэг амьдрал бол маш энгийн бөгөөд өдөр тутмын уйтгартай зүйлс байдаг. Тэ эд шидээр дүүрсэн гэхээсээ илүү сүнслэг амьдрал бол маш их газардлагатай байдаг. Ямар сандал би түрүүн та хэдэд те ингээд аяг угааж хоол хийх бол ингээд би энерги газардуулж байгаа үйл явдал юм а гэж хэлээд байгаа маань тэр ахгүй юу. Тэгжээж ингээд яг энэ сүнслэг те тэр энерги ингээд доошлуулад газардуулад ингэж байгаа. Сүнслэг амьдрал гэдэг бол сүнслэг зүйл гэдэг бол бүр тийм одоо тий бурхан Жисусыг хараад л одоо шүн болгон биенээсээ гарч яваал инхийг юусоо хилдэггүй юм бэлээ. Сүнслэг амьдрал гэдэг бол өөрийгөө сонсож сурах тий өөртөөгөө ажиллаж сурах тий юмыг ингээд нэг юм энергийн талаас нь харж сурах. Тиймэрхүү юмнуудыг бол сүнслэг амьдрал гэж нэрлэдэг юм бэлээ. За хоёрдугаар талаараа зэрэг сүнслэг амьдралын ихэнх хэсэг нь бол энерги ангаалттай холбоотой байдаг. Тэгэхээр хүн өөрийгөө нөгөө нэг ангаахгүйгээр ингээд сүнслэг эрдэмд суралцаад тэ мэрэг төлөг тавиад ингээд эхлэх юм бол айгүй тийм шархнаасаа улбаатаагаар эгондо баригдаад сүнслэг солиорол явагдах магадлалтай байдаг. Таад мэдээж тэ ингээд одоо үе заримдаа ингээд нэг юм амар хүмүүс гарч ирээл одоо сүнслэг одоо янз бүрийн сэдвүүдийг барьж левер хийх мэт ийм асуудлууд айгүй их гардаг. Юу яриад байгааг нь мэддэхгүй галзуу солиотой юм ярьж байгаа хүмүүс айгүй их бас байдаг те фейсбુક энэ дээр. Тэр бол ингээд нөгөө ямар ч газардлаггүй ингээд өөрийнхөө дотоод нөгөө шархуудыг ангааж эдгэж чадаагүйгээс улбаалаад ингээд эгоны хорлолд автцсан байгаа хүмүүс байдаг байхгүй юу? Тэ өөрийгөө ангааж эдгэж чадаагүй байж энэ сүнслэг юмар ингээд оролдоод ингээд тахаар зэрэг хамаг энерги нь ингээд хөөрөөд юм солиорлын шинж чанар руу литерли ингээд нөө сакосос руу яваад орчдөг. Тэр бол айгүй аюултай. Тэгээ би бол энийгээ өөрөө байнга ингэж өөрийгөө шалгаж яадаг. Тэгээ би хитрхи галзуу юм яриад байна уу те. Хитрхи ингээд галзуугаар сэтгэд байна уу гэдгээ өөрөө байнга ингэж хянаж явж яадаг. Тэгээ тийм ч учраас байнга энерги газардуулж байдаг. Тэрэнд маань эргээд нөгөө нэг энэ гой хоолунд хийж идэх мэдэх тэр юм маань ороод явдаг байж байгаа. За тэгээд 3 дугаар талаараа зэрэг ер нь өхөлтэй эвлэрэх хэрэгтэй. Ялангуяа одоо ингээ 30 мөч хүрээд ирэхээр зэрэг эхнээсээ ингээл эмээ өвөө ээж аав нар маань өвдөж хавдаал эхэлдэг. 20-од наснда ингээ авсан тэжээвэр амьтад маань үхээд эхэлдэг тий. Тэгэд үхэл бол амьдралын нэг хэсэг юм байна гэдгийг аль болох хүлээн зөвшөөрч эвлэрч тий. Тэрэндээ нүүр тулах хэрэгтэй санагдсан. Тэгэхгүй бол айгүй хүнд цохилт болох магадлалтай. Хүнийг бүр ингээд яг жинхнээсээ ингээд трауманд оруулаад сэтгцийн бүр ингээд амар том цохилтонд оруулах магадлалтай байдаг учраас аль болох эртхэн те хүний сүнс гэж юу юм. Тэгээ цаашаа хүн өгснийхээ дараа яадгийн гэдэг талаар ингээд айгүй сайн ойлголттой болж авах хэрэгтэй надад санагдсан. Тэгээ ойлголттой болохоос гадна яг өөрөө бас биеэрээ мэдрэх хэрэгтэй. Хүн үхлээгээд яг уу энэ 3D ертөнцөө орхиж явж байгаа болохоос биш сүнсэн цаашаа үргэлжлээд явдаг гэдэгт бол бүрэн дүүрэн итгэдэг. Тэгээд энэ маань надад бас ингээд одоо тийм манай ертөнцөөс салсан байгаа миний хайртай хүмүүсийг надтай холбож өгөх бас гүр маань болж өгдөг. Тийм тэгэхээр энэ хагцлын энерги тий уй гашуун энерги зэргийг яаж трансформ хийх үү яаж хувьсгах уу гэдгийг бол баг сагаар ойлгож эхэлж байгаа санагдаж байгаа. Гэтэл яг нүүр тулаад ирэхэд бол бас хэцүү үед байна. За зүрдгээр болохоор зэрэг түрүүн би цогсонд дурсан зүүн савн гэдэг бол ерөөсөө таны дотоод дуу хоолой байдаг. Гэхдээ тэр нь болохоор зэрэг сэтгэл хөдлөл биш. Сэтгэл хөдлөл зүүн савн хоёрыг амар сайн ялгаж салгах хэрэгтэй. Сэтгэл хөдлөл ямар байдаг вэ гэхээр зэрэг яг нэг юм цээж хавцаа, хоолой хавцаа, толгой хавцаа илүү ихээр мэдрэгддэг. Зүрхэн амар хурдан цоглох те ингээл уурлах, нүүр ингээл улаах, мулаах гэл энэ юмнууд маань бол дандаа сэтгэл хөдлөлтөй холбоотой байдаг. Мэдрэмж болон зүүн савн маань болохоор зэрэг илүү бүр тотгошоогоо гүнлүү, ходоод
гидс хаваас илүүтэйгээр гарч ирдэг. Илүү нам зөөлөн дуутай байдаг. Хизээч хүнийг айдас тавтуулахгүй, хизээч хүнийг тэгэж аймаар ингэж савлуулдаггүй зүүн совин маань. Зүүн совин маань болохоор зэрэг одоо болгоомжлох хэрэгтэй үед зүгээр бид нарт наадах чи хэрэггүй юм шүү дээ гэж хэлдэг. Маш тайвнаар айдас яадаг гэхэлэр зэрэг наадах чинь чамааг алах чи, наадах чинь чамааг ар хуургаар чи муухай ярах чи энэ төр гэж ингэж твдүүлдэг байхгүй. Тэгэхээр зүүн совингоо сонсож гинэ гэдэг маань бол ерөөсөө л хүн өөрийнхөө дотоод мэдрэмжийг сонсохыг хэлж байгаа. Тэгээ мэдрэмж бол ерөөсөө л бидний хөтөж байдаг. Дандаа. Тийм муухай мэдрэмжүүдийг ихээр мэдрээд байна гэвэл та сүнснээсээ холдоод байна гэсэн. Гоё мэдрэмжүүдийг мэдрээд байна гэвэл та өөртөөгөө буюу бурхантай ертөнцтэйгөө илүү ойртож байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр мэдрэмжүүд бол бидний хөтөж байдаг. За 5 дугаар болохоор зэрэг бурхныг амьдралынхаа бүх талбартаа оруулах хэрэгтэй. Бурхан гэдгийг би юу яриад байгаа вэ гэхээр ертөнцийг яриад байгаа гэсэн үг тийм. Яг ингэ нүдэн айнаад мэдрэх юм бол нэг юм хайрын хэлбэлцэл бидний бүгдэнд нь ингэ мэдрэгддэг, явж идэг. Тэгээ хүн ингээд сүнснээсээ холдох тусам, тэгээ бурхнаасаа холдох тусам тэр хайрын гоё мэдрэмж байхгүй болоод илүү хар бараан, твдэмтгий, илүү сөрөг болоод ирдэг. Харин бурхан ертөнцтэйгээ ойртох тусам илүү амар амгалан, талархал, хайрын мэдрэмжийг мэдэрдэг. Тэгээд энэ бурхан гэж яриад байгаа, ертөнц гэж яриад байгаа энэ зүйлээ хүн амьдралынхаа бүх талбар руу оруулах хэрэгтэй юм билээ. Гой хоол хийхдээ ч гэсэндээ бурхантайгаа хамт хоол хийх хэрэгтэй. Гадуур явсан ч гэсэндээ бурхантайгаа хамт гадуур явах хэрэгтэй. Хүнтэй муудалцсан ч гэсэндээ бурхантайгаа хамт муудалцах хэрэгтэй. Том зүйлс дээр те мэдээжийн хэрэг одоо том зүйлс дээр хүмүүс ингээл бурхны тусалцаагаа хүсдэг ч те одоо манифест хийх хинэтэрэ гэл мөнгө төгрөг олох гэл. Гэхдээ жижиг асуудлууд дээр ч гэсэндээ гой хувцас сонгоход ч гэсэндээ бурхныгаа сонсох хэрэгтэй. Бурхан би яг ямар хувцас авбал надад гоё вэ гэж асуух ч юм уу те. Гой дуу сонсохдоо тэнд бурхны инэрэг байна уугүй юу гэдгийг харах, мэдрэх. Ингэж чадах юм бол хүн бурхантайгаа ойртох тусам, ертөнцтэйгээ хайртайгаа ойртох тусам илүү аз жаргалтай, илүү амар амгалан болж таардаг. Тэгээ бурхан бол бас л мөн ялгаагүй хизээж бид нарыг айлгадаггүй, хизээж бид нарыг сандруулдаггүй, твдүүлдэггүй. Ер нь бол бурхан гэдэг энэ бит маань амар тийм сайхан гар байдаг хгүй. Ингээд юу ч болж исэн зүгээр it's okay. Бүх зүйл болох ёстойгоо болж гин. Хэрвээ чи фейлдээд юм хамаа алдсан, өхөж өргөцсөн байсан ч гэсэндээ чиний сүнс хизээж хэртэх, хизээж одоо гарц тохиох юм боломжгүй чиний сүнс чинь тийм хүчрхэг гэдгийг бурхан биднэрт хэлж яадаг байхгүй юу. Тийм учраас аль болох бурхантайгаа ойрхон байх хэрэгтэй. Заримдаа хэцүү байдаг. That's okay. Зүгээр л эргээд бурхныгаа санаад бурхныгаа жижиг сажиг том бүх зүйлсүүд дээр оруулах хэрэгтэй юм билэ. Ингэж чадах юм бол дэлхийд дээрх диваажинг идэх боломжтой байт юм байна лээ шүү. За ингээд өнөөдрийн маань видео уугаар дуусаж байна. Хитрхи уйтгартай байгаагүй гэж найдаж байна. Тэгээд зөндөө олон юмнуудыг орхисон байгаа. Гэхдээ that's okay. Ямар ч байсан би өнөөдөр ингээд тайдтэйгээ өөрийнхөө бодлоодыг хуваалцлаа. Тэгээд энийг ярьж гаргах маань надад бас өөрт маш гоё байлаа. Тэгээд жоохон ч гэсэндээ анхаарал хандуулсан та бүхэндээ бүгд нь маш их талархаж байна. Дараагийн хавцлаар уулзцаа бүгдээрээ баяр таа.